Багварлынхаа гишүүдийн өмнө одоо тайзан дээр ширээн дээр дэлгэж байгаа тоолдог. Хөшгөний ардаар тоосон. Энэ бол асар том эргэлзээ үүсгэж байгаа. Түрүүн ч гэсэн би хэллээ. Би бол ганц зөргийн дэм үлэнг бол дэмжижсэн. Дэмжлэгээд одоо над цагаан ордонд орж санал өгөх ирэх байхгүй. Ардын намын гишүүн биш. Тийм байна. Дээрээс нь шинэ төрлөө татвар нэмэхгүй татварыг бууруулна. Тэгэж ярьдаг штэ. Гөө. Тэгэж бүгдээрээ гоё ярьдаг байхгүй да. Одоо бүгдээрээ л ярьдаг штэ. Гоё сонгогч томлогт болохоор тэгэл эсэргээрээ яваад эхэлдэг штэ. Ийм байгаа цагт бол одоо хэрвээ яг ийм нэг уламжлал ийм иргэдээ хуурдаг. Тэгэл нэг 2 хонохгүй баригдах үг үйлдэл гаргадаг. Ийм засгийн газарт бол эргэлж орохгүй. Тэгээ сайн нэг зүйлийг би маш хариуцлагатайгаар хэлсэн. Би улс төрд одоо энэ улсын хурал 3 удаа сонгогдож ажиллахдаа сөрөг хүчний лидерч хийж ирсэн. Засгийн газар ч гэсэн мандат ч гэсэн ажиллаж ирсэн. Надад бол альч хувилбар бол би ямарваа нэгэн байдлаар албан тушаалын араас хөөцөлдөл одоо тэр та хэдийн бичээд яриад байгаа шадар сайд, эдийн засгийн сайд энэ зүйл бол одоо байхгүй гэдэг би та хэдтэй хэлье. Ерөөсөө ам болон бичгээр ийм урилга заллага огт ирээгүй. Мэдээж энэ чинь ерөнхий сайдны албажаад их хурлаараа томилогдсны дараа энэ асуудал бол яригдах байх. Өнөөдрийн ордонд байгаа хов живэр бол ардын намд ангараа засгаа байгуулна гэсэн ийм яриатай байгаа. Хууль зүйн хувьд ч тэр өнгөрсөн 24 оны сонгуулийн ард иргэдийн одоо саналын үр дүнчдэр ардын намыг ангараа засгаа байгуул гэж сонголтол өгсөн шүү дээ. Урд нь ч би нэг хэлж ил байсан. Тэгээ өөрсдийнх нь улс төрийн шийдвэр. Одоо нөгөө бүрэлдэхүүн дээр бас байр суурь илэрхийлж байна л да. Ер нь одоогийн засгийн газар дээр ямар хүмүүс нь ялын нүрээд ямар хүмүүс нь ямбыг нь идлээд байна вэ? Одоо энэ засгийн газар болгон дээр бас нэг сайд болдог, сайдын албан тушаалыг солидог улсын хурлын гишүүд байгаад байдаг. Нэр цохож ярих юм бол өнгөрсөн хугацаанд өнгөрсөн засгийн газар дээр бол өнөөдрийн санхүү эдийн засгийн хямралт байдлыг үүсгэхэд голлох ройттой хэн байсан? Сангийн сайд л байсан шүү. Тэгээд хамгийн сүүлд энэ гадаадын үр зээлгийг төсвөөс гадуур тооцдог байх хуулийн санаачлагыг хэдэн гишүүдээр гаргуулаад. Гэхдээ энэ бол ерөөсөө байж болохгүй асуудал шүү. Танд ер нь нэг тийм хашгирал боломжтой байгаад байна. За өмнө нь бол та хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа бүртгүүлж ирсэн. Яг дэмжижсэн. За мэдээж болгоомжлууд бий. Яагаад болгоомжтой байна гэхээр ердөөсөө нэг улс төрч хүний нэг сахилга бат ёс зүй гэж байдаг. Энэ маань одоо хэр өнөөдөр хэрэгжиж чадаж байна вэ? Чигч журамт зарчим гэж ярьдаг шүү дээ. Ийм байгаа цагт ер нь их хурал дээр ч тэр засгийн газар дээр ч тэр маш их хэрэгэлзээ төрж байна. Одоо нэг талдаа улс төрч хүний сахилгат ёс зүй, баримтлах зарчим, нөгөө талдаа бас эр хүний л одоо ноён нурууны л асуудал шүү дээ. Тэгэхээр итгэл төрөхгүй байгаа гэдэг одоо удаадараа хэлээд байгааг үгийн саад төвшин ийм л. Төрөхгүй байна гэдэг нь тухайн нэр дэвшигч хувь хүн дээр үү эсвэл энэ чинь ямарваа нэгэн улс төр дандаа багийн хамтын тоглолтын үр дүнд одоо амжилттай байх, амжилтгүй байх л гардаг шүү дээ. Энэ багийн тоглолтын улс төр чинь байхгүй болчиход шүү дээ. Хичнээн сайхан нийгмийн эдийн засгийн реформ хий гэж зорилоо гээд үүнийг хийж чадах баг дотор итгэлцэл баг. Гар нийлж чадахгүй. Нэгэн зүгт бүгдээрээ одоо харж чадахгүй байхад яаж ажиллах? Хоёрдны уналтууд ердөөсөө тэр л байсан шүү дээ. Маш тодорхой. Тэр нэг сүнх эмэг бүгжнийх нь асуудлыг улс төр шалтгаан болгож огцруулагч тал байсан. Нөгөө талдаа яхахгүй бас ажиллаа өгөх шалтгаанч бас байсан нэг байсан шүү дээ. Танд ер нь гал үрэх зориг байгаа юм. Хэрвээ яг орлоо гэж танд өглөө өгсөн тохиолдолд яах вэ? Та юу гэж бодож байна? Одоо таны ер нь шүү дээ ямар ч улс төрч хүн хамгийн хүнд цагийг л сонгож ханцуу шамалдаг шүү дээ. Тэрнээс биш одоо урд нь хийж ярьлаа. Хэрвээ надад цаг хугацааны сонголт байсан бол ийм хүнд цагийг би сонгохгүй байх байсан гэж. Энэ бол улс төрч хүний үг бол ердөөсөө биш. Тийм байна.